асуулт хариулт хоёрт дэндүү хол зөрөөд байна л да. Одоо ямар ч шууд хариулаад байгаа юм бүү мэд асуусан асуултаас их л хол зөрөөд байна. Зүгээр л одоо хэрэгжилтийн үнэлгээ бодит байдал хоёр чи ийм их зөрчөөд байна шүү дээ. Энэ дээр ямар дүгнэлт хийж болох юм бэ л гэсэн. Тэн дээр одоо шал өөр зүйлүүд л яригдэж байна. Дахиад тодруулах боломжууд гарах үз. Зүгээр дорчон сайдад энэ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой нэг хэдэн тоо хэлэхэд манай эдийн засаг өсөж өгнө гэдэг энэний цаана яг ямар бодит байдал байна гэхээр төртэй холбоотой төрийн өмчтэй аж ахуй нэгжтэй холбоотой нийлбэр баг эдийн засгийнхаа 70% хүрсэн. Үлдэж байгаа 30% нь хувийн аж ахуй нэгжүүд. Эннийхэн баг топ 100 аж ахуй нэгж гэдэг нь эннийх нь баг 90%-ийг нэзэлдэг. Энэний цаана чинь жижиг дунд аж ахуй нэгжүүдийнх нь оролцоо эдийн засагт байхгүй болчихсон. Топ 100 аж ахуй нэгжийн баг банк санхүү харилцаа холбоо уул уурхай гэдээ бүгд лицензээр ажиллаа хийдэг компаниуд л үлдчихсэн. Тусгай зөвшөөрлөөр. За гүйцэгээд. Загтгөрлөг шин гүйцэгээд. Ерөөсөө өнгөрсөн хугацааны эдийн засгийн бодлогын алдаа миний хувьд энд байна л гэж боддог. Эдийн засаг тодорхой хэмжээгээр томорсон. Төрийн өмчтэй аж ахуй нэгжүүд дийлэнх болчихсон. Тоо том байдаг. Хувийн аж ахуй нэгжүүд тэр тусмаа жижиг дунд аж ахуй нэгжүүд чи оролцоо байхгүй болоо хорчихсон. Та нар хараараа тэр топ 100 аж ахуй нэгжүүд чинь нэгдүгээрт нь эдийн засгийг дийлэнх хувийг эзэлж байгаа. Тэр чинь уул уурхай лицензээр, харилцаа холбоо лицензээр, банк санхүү лицензээр бүгд төртэй холбоотой тусгай зөвшөөрлийн бизнесүүд энэ хувийн орон зайг чи эзэлчихсэн. Тэр энэний цаана л яг ийм саяны тэр бизнес регистрт аж ахуй нэгжүүд эдийн засаг таатай байна гэж яхад улам л хомигдоод байгаа. Энд л бидний энэ бодлогын алдаагаа цаашид явахгүй бол одоо 25 онд эдийн засаг улам хүндэрч байна гэж байна. Гадаад орчин нөхцөл байдал хүндэрч байна. Улам эн чинь тийм шокийн байдалтай ирэхэд бэлэн ийм хувийн хөвшил чинь энэний цаана зогсож байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн.